мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын одоо чанарын баталгаажуулалтын талаарх эрдэмжилгээний хуралд оролцож байна. За энэ хуралд бол манай боловсролын магадлалын итгэмжлийн үндэсний зөвлөлөөс бол яг одоо энэ чиглэлийн хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт яг одоо хэрэгжилт ямар байгаа, өнөөгийн байдал ямар байна вэ гэдэг талаар бид нар илтгэл бичиж хамтаараа оролцож байна. За тэгэхээр өнөөдрийн илтгэлийн маань одоо гол үр дүн бол юу гэж харж байна вэ гэхээр мэрэгжлийн болон техникийн боловсролын одоо хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын хэрэгжилтийн хувь бол дунджаар бол яг манай энэ шалгуур шаардлагын хүрээнд бол 90 одоо 3% гэдэг ийм үр дүн гарч байна. Тэгэхээр бид нар энэ судалгаандаа бол яг дид шаардлага бүрүүдийн бол магадлалын итгэмжлийн одоо шалгуур шаардлагуудынхаа дид шаардлага бүр дээр бол анализ үншилгээ хийж үзлээ. Тэгэхээр энд бол бид нар яг одоо шинэ шалгуур шаардлагаар магадлалын итгэмжлэгдсэн 27 хөтөлбөрт одоо яг хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчдийн одоо дүгнэлтэнд бол анализ бол хийж оролцсон. За тэгэхээр дид шаардлага бүрийн хүрээнд бол яг зарим одоо хэрэгжүүлэлтүүд бол 69%-аас одоо 96% гүйцэтгэлтэй гэдэг ийм үр дүн гарлаа. Өөрөөр хэлбэл одоо манай мэрэгжлийн боловсролын сургалтын байгууллагуудын одоо багшлах боловсон хүчний мөн одоо техник технологийн хүрэлцээ хангамж бас нэлээд одоо бага үзүүлэлттэй гарсан. Тэгэхээр үүнд бол бид нар түншилгээ хийж цаашдаа одоо бид нар боловсролын яамд болон одоо манай боловсролын магадлалын итгэмжлийн үндэсний зөвлөл за мөн одоо сургуулиуд сургалтын байгууллагууд маань цаашид анхаарах санал зөвлөмжийг бол дэвшүүлж энэ одоо эрдэмчлэгийн хуралд оролцлоо.